одоо энэ 2015 онд дууссан үндэсний стратеги шинээр одоо шинжилэн батлах юм зайлшгүй шаардлага өнөөдөр үүссэн байна. Гэхдээ хамгийн гол нь хоосон стратеги, хоосон зорилт гарах биш. Үнэхээр өмнө баталсан энэ стратегиуд сайн стратеги байсан бол өнөөдөр манай улсад энэ бэлгийн замын халдвар төвчин ийм хэмжээнд хүрэхгүй байх байсан. Бидний дандаа гаргадаг алдаа бол тодорхой стратеги зорилтуудаа батлаж гаргадаг мөртлөө яаж хэрэгжүүлэх үү гэдэг механизмын тодорхой зааж өгдөг, санхүүжилтийн их усрын тодорхой зааж өгдөг, үр дүнгээ бид нар хэмжиж чаддаг. Тодорхой үе шатан дээр хийсэн ажлуудынхаа дүгнэлтүүдийг гаргаж чаддаг. Ийм нөхцөл байдал байсан учраас өнөөдрийн ийм нөхцөл байдал үүссэн болов уу гэж бас бодож байна. За тэгээд мэдээж цаашдаа бол энэ бэлгийн замын өвчнийг бууруулахад бол яг энэ хүмүүсийн эрүүл мэндийн талаар өгөх энэ мэдлэг их дутагдж байгаа юм байна. Хүмүүсийн дадал зан үйлүүд нь бас бий болох талаар бид нар нэлээд тийм санаачлах муутай ажиллаж байгаа юм байна. Энэ чиглэлээр өшөө бас өнөөдөр ингэж гарах та бүгдээс бас тодорхой саналууд одоо гарах байхаа. Тэгээд ингээд Байнгын хорооноос энэ удаагийнхаа хэлцүүлэг төрөлцөж ирсэн та бүгдэд амжилт хүсье гэж бодож байна. Улсын их хурлын нийгмийн бодлого боловсрол соёл шинжилх ухааны байнгын хорооны дарга ин хямгалан эрүүл мэндийн сайд цогц эзэг улсын их хурлын эрхэм гишүүд бидэнтэй хамтран ажиллагч төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид хатагтай ноёдоо. Бэлгийн замаар дамжих халдварын татаарх өнөөдрийн энэхүү дээд хэмжээний зөвлөлт хуудсалтыг Нүбийн хүн амын сан төлөөлөн нээж байгаадаа би баяртай байна. Нүбийн хүн амын сан нь ээлтэй орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар залуучууд, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөрчгүй эрүүл мэндийг сайжруулахын төлөө ажилладаг билээ. Ингэхдээ Монголд нөхөрчгүй эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр бэлгийн замаар дамжих халдварын талаарх үндэсний стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд зохих дэмжлэгийг үзүүлж ирлээ. Эрүүл мэндийн мэдээллийн өнөөгийн тогтолцоонд тулгуурлан бэлгийн замаар дамжих халдварын тандалтын тогтолцоог бэхжүүлэх. Хоёрдугаарт дэмжлэгт орчинг бүрдүүлэх замаар ялангуяа залуучуудын дунд бэлгийн замаар дамжих халдвартай холбоотой үйл ажиллагааг өргөжүүлэх. Гуравдугаарт эхийн эрүүл мэнд, ХДХ болон бусад салбарт бэлгийн замаар дамжих халдварын урьдчилан сэргийлэлт, эмчилгээ онцлогоог нэвтрүүлэх замаар үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх. Дөрөвдүгээрт холбогдох үйлчилгээнүүдийн санхүүжилтийн механизмыг бэхжүүлж хүний нөөцийн чадварыг сайжруулах юм аа. За манай улсад ХДХВ-гийн анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн. Энээс хойш бол 2016 оны 5 сарын байдлаар нийт 209 тохиолдол бүртгэгдэж 31 хүн өмнөөс нас орсон. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлын төвшин ч одоо жилээс жил нэмэгдсээр байгаа. Энэ бол маш анхаарлыг татах асуудал байгаа. Ялангуяа 2015 онд төрөлхийн тэмбүүгийн 52 тохиолдол бүртгэгдсэн. Өмнөх онтой харьцуулах юм бол 2 дахин өссөн байгаа. 2016 оны эхний 10 сарын байдлаар 32 тохиолдол бүртгэгдээд байгаа. Тэгэхээр Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал сөргөөр нөлөөлөх түвшинд хүрч болзошгүй учраас энэ асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх, онцгой анхаарах, холбогд судалгаа үнэлгээ хийх, зохицуултыг сайжруулах шаардлагатай байгаа. Нөгөө талаас нь энэ хинч хизээч ХДХВ дохын халдвар авчруулах эрсдэл өндөр байгаа гэдгийг харуулж байгаамаа. Бэлгийн замын халдвар төвчин ХДХВ дохоос сэргийлэх тусламж үйлчилгээний үндэсний хариу арга хэмжээний зарцуулалтын 70 орчим хувь нь олон улсын байгууллагын санхүүжилтээс бүрдэж байгаа бөгөөд олон улсын байгууллагын санхүүжилт багасах, зарим тохиолдолд бүр зогсох хэмжээнд хүрэх эрсдэл байгаа. Иймд ХДХВ бэлгийн замын халдвар төвчин дохоос сэргийлэх тусламж үйлчилгээний үндэсний хариу арга хэмжээнд Монгол Улсын засгийн газрын санхүүжилтийг үе шаттайгаар нэмэгдүүлэх улмаар шаардлагатай хөрөнгө нөөцийг дайшлах шаардлагатай байгаа. Одоо бол ерөөсөө энэ кабинетийн систем шилжснээр улс даяар ерөөсөө 21 аймагт 21 эмчил байна. Хуучин бол нэг эмчийн оронд бүтэн бүтэц 17 хүн ажиллаж ирсэн гэдэг нэг хүн болцсон байна гэдэг бол үнэхээр ялгаатай байгаа нь та бүхэнд мэдгэж байна. Хуучин бол эмч нь гадуур явж хахад үлдсэн улсууд нь эндээ ажиллаа хийдэг. Мөн бас явуулын улсууд бүлгээрээ илрүүлэх үзлэгт явхад мөн л бас хэсэг улсууд нь ажиллах ийм боломжтой том хүч хүн ажиллаж ээжээ. За ингээд энэ хандлагыг бид нар бууруулахын төлөө энэ одоо бүтцийг сайжруулах нь чухал гэж үзэж байгаа. Бэлгийн замын халдвар төвчин бол агаар туслын замаар дамждаг улаан бурхан томуу шиг аюул бишээ. Тэр хувь хүний эрүүл мэнд, тэр хүний өөрийнх нь гарт байгаа. Тэр хүний өөрийнх нь одоо сэтгэл одоо тэр мэдлэг боловсрал хандлагад байгаа юм шүү. Эрүүл мэндийн салбар энэ талдаа мэрэгжлийн сайн ажиллаж байгаа боловч
нийгэм маань хувь хүний хариуцлагатай холбоотой асар их энэ одоо амжилтгүй ажиллагаа үргэлжилсээр байгааг та бүхэн бас анхаарна үзье. Дохын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний зарцуулалтын үнэлгээг бол 2012-14 онуудад бол хийжсэн. Энэ үнэлгээний дүнгээс харахад бол дохтоод тэмцэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд жилд дунджаар 5.4 сая Америк доллар зарцуулагдах шаардлагатай байдаг. Төрөлхийн тэмбүүгээс сэргийлэх нэг цагийн үйлчлэгийг 6 дүүрэг 8 аймагт бол нэвтрүүлсэн. Өсвөр үеийн залуучуудад ээлтэй үйлчлэгээ үзүүлдэг 6 төвд БЗД-ХДВ-гийн тусламж үйлчлэгийг нэвтрүүлсэн байгаа юм. За сайн дурын зөвлөгөө шинжилгээний хөтөлбөрийг нэвтрүүлснээр нийт 32 төвийг үйл ажиллагаанд оруулсан. Мөн үйлчлэгээ үзүүлэгчийн санаачлагаар сайн дурын зөвлөгөө шинжилгээг бол хийж эхэлсэн байгаа. За амгаахын их дээд сургуулиуд өөрөөр хэлбэл эмч бэлтгэдэг их дээд сургууль, багш бэлтгэдэг их дээд сургуулийн одоо сургалтын хөтөлбөрт нь ХДХВ БЗД-гийн чиглэлээр цөм хөтөлбөр нэвтрүүлж оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл энэ маань эмч болоод гарахдаа гарсан хойно энэ чиглэлээр сургагдах биш, багш болж бэлтгэхдээ энэ чиглэлийн мэдлэгтэй болж гарахаар тийм цөм хөтөлбөр бол сургалтын хөтөлбөрт нь оруулсан байгаамаа. Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр бид нар сайдын 313 оны 350 дугаар тушаалаар нэг цагийн үйлчлэгийг хэрэгжүүл тэмбүү болон төрөлхийн тэмбүүг оншил одоо гэдэг ийм одоо шаардлагыг тавьдаг боловч дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр энэ одоо төсөв болол үнэхээр их хөрөлцдөг. Учир нь өрхийн эрүүл мэндийн төвүүд нэг иргэнээр санхүүждэг. Санхүүжлийн 80% нь бол үндсэндээ ажилчдынхаа цалинд явждаг. Үлдсэн 20%-аар бид нар маш их хэмжээ шаардж байгаа. Ухуулах сурталчилгаа хий, явж эрт илрүүл, хүмүүсээ дууд хавтлаа илрүүл, сурталчилгааны материалаа гарга, хэвлүүл гээд ийм онцлогоороо худалдаж авдаг ийм шаардлагыг тавьж байгаа. Харамсалтай нь энэ төсөв хүрэлцэхгүй байгаа учраас энэ одоо нэг цагийн үйлчлэгээ гэдэг энэ сайхан одоо үйл ажиллагаа маань зарим одоо дүүргүүдэд зарим хороодод бол тасалдах одоо хэмжээнд хүрж байгаа бол үнэхээр сэтгэл бол өвдөж байна. Тэгээ бид нар энэ чиглэлээр өрхийн эрүүл мэндийн төвүүдийн одоо энэ нэг иргэнээр санхүүжлийг нэмэж өгөөч. Адаглаад аймгийн түвшинд хүргэж өгөөч. Тухайлх юм бол хотын өрхийн эрүүл мэндийн төвүүд нэг иргэнд бол 14 мянгаар санхүүждэг, аймагуд бол нэг иргэнд 22 мянган төгрөгөөр санхүүждэг. Хоёрдугаар санхүүжлийн даатгалтай холбож өгсөн жилийн өмнө даатгалын хууль шинээр гарсан. Үүн дээр бол өрхийн эрүүл мэндийн төвүүдээр үзүүлж байгаа үйлчлэгээний зарим хэсгийг нь даатгалтай үйж өгсөн боловч одоо хүртэл хараахан тэр журам нь гараагүй, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр тэр одоо үйлзүүлэх гэж байгаа тэр тарифууд нь гараагүй. Бид нар даатгалтай өнөөдрийн байдлаар холбогдож чадаагүй, мөнгө ол авч чадаагүй. Ийм санхүүжилтийн нэлээд одоо томхон асуудал байдаг. Хүний нөөцийн асуудал түрүүн бас хөндөгдсөн маш хэцүү. Стандартад байгаа хүнийхээ нөөцөөр ажиллахад хүний нөөц ирэхгүй. Бид нар маш их зарлал тавьдаг. Ерөөсөө хүний нөөц ирэхгүй. Ирсэн чиг доктор сууршилгүй ингээл ажлын ачааллаасаа айгаад л ингээл яваад өгдөг. Ухамсарын төвшөнд нөлөөлөх танд өөрт чинь тохиолдоо таны удмын санд хор хөнөөлтэй учраас та өөрөө энэ бэлгийн замын халдвар төвчин авсан нь гэдэг байдал дээрээ үзлэгт орж эмчүүлэх шаардлагатай гэдэг энэ нөлөөллийн ажлыг бид хийгээд ингээд энэ үүргийг хүлээх ёстой. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз татвар төлөгчд болон улсын төсөөс санхүүжиж байгаа энэ байгууллага за дээр нь боловсрал сувг бол ямар нэгэн тендерт ороогүй яг олон нийтэд ашигтай энэ чиглэлд ажиллах юм үүрэгтэй энэ функцтэйгээр энэ одоо хоёр телевиз бол үндсэн үүрэг нь байгаад байгаа. Энэ чиглэлээр ажиллах төрийн болон төрийн бус байгууллагуудад энэ телевизүүд бол ялангуяа үндэсний олон нийтийн телевиз бүх нийтлэл нэвтрүүлгийнхаа 2% нь энэ сурталчилгаа явуулах үүрэгтэй. Арилжааны чиглэлээр биш, яг нийгмийн чиглэлээр ажиллах үүрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр бол сам вокны сурталчилгаа үн төлбөртэй явуулаад энэ үндсэн ажлаа ерөөсөө хийхгүй байгаа. Тэгээ өнгөрсөн хилцүүлгийн үеэр гарсан тэр нэг тогтоол тусгасан зүйл гэх юм бол бүр яг тогтоол дээр Монголын үндэсний олон нийтийн радио телевиз бол боловсрол сувгийг заагаад энэ чиглэлээр үн төлбөргүй олон нийтэд нөлөөлөх сурталчилгаа явуулах заалт орсон. Тэгээ өнгөрсөн 4 сараас хойш харахад бол энэ чиглэлийн ажиллагаа нэг ч удаа яваагүй. Энэ бэлгийн замын халдвар төвчөнтэй холбоотой энэ чиглэлийн эрүүл мэндийн сургалтыг авах насны хүүхдүүд нь 260 мянга байгаа тухай сая мэдээлэл өглөө шүү дээ боловсролын яамнаас. Гэхдээ тэгвэл энэ их тарасын
цаастайгаа ганцхан дугалбар дээр гарын авлага нэг мэдээлэл хүүхдүүдэд тараагаад өгчөд энэ мөн том хөрөнгө оруулалт болно. Их том мэдээлэл болно. За ингээ хэрэг болцоонд байдгийн бол 12 жилийн сургуульд суралцах үед нь нэгэн удаа энэ бэлгийн замын халдвар төвчөнтэй холбоотой, эрүүл ахуйтай холбоотой хүүхдүүд сэрэмжлэх ёстой, болгоомжлох ёстой, мэдэх ёстой зүйлийг нэг удаа лекц уншаад өгөхөд хангалттай байхгүй юу? Үүнээсээс нэг тийм 10 жилийн сургуулийн одоо сургалтын програмд нь сурах хүчтэйгээр тусгай багштайгаар энийг хийхээр зэрэг энэ мэдлэг мэдээлэл болоод очих тухай асуудал биш. Тийм учраас энэ гаднаас орж ирж байгаа болон төр засгаас төсөөж байгаа энэ зүйлүүдийг яг хэрэгтэй зөвхөн чиглүүлэх шаардлага байна. Тэгээ хилцүүлгийн дараа энэ асуудлыг хариуцдаг ялангуяа төрийн байгууллагууд ажиллах шаардлагатай байгаа. Дохын хуулинд салбар дундын асуудлыг зохицуулах ёстой үндэсний хороо ажиллана гэд хуульчилсан байгаа. Харамсалтай нь энэ хороог засгийн газрын шийдвэрээр үндэсэнд нь татан болгогдсон байна. Өөрөөр хэл олон салбарын оролцоог хандуулах энэ механизмыг бол үндэсэнд нь одоо ажилгүй болгоцсон байгаа л. Энэ дээр улсын хурал манай нийгмийн бодлогын байнгын хороо анхаарал тавьж өгөөч гэж нэгдүгээр миний хөсөх асуудал байна. Хоёрдугаар хөсөх асуудал орон нутгийн оролцоо, хувийн хэвшлийн оролцоог хууль хэрэгжүүлэх чиглэл рүү нэлээд сайн чиглүүлж өгөөч гэж. Өнөөдөр хуулинд ихэнх нь заагдсан байгаа. Харамсалтай нь огт хэрэгжихгүй байна. Энэ хуулийн хэрэгжилтийг анхаарч санаачлага тавьж байгаа эзэн чухам хаана байгаа гэдэг нь тодорхой биш байна. Тийм учраас энэ зүг рүү нэлээд удаан анхаарч бид хувийн хэвшлийн удирдлагуудад ажиллаж үзсэн, цэрэг цагдаагийн улсуудад ажиллаж үзсэн. Энд үнэхээр одоо мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, төсөв санхүү, хүний нөөцийн талаар анхаарал тавих зайлшгүй шаардлага бий болсон байна гэдгийг би хоёрдугаарт энд одоо тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Стратегч байхгүй, бодлогын бичвэр баримт байхгүй хэсэг хугацаанд явчлаа. Цаашаа яах ёстой юм бэ гэд. Тэгэхээр эрүүл мэндийн яам цаашдаа доктортой байдлын урт хугацааны төлөлгөө гэж гарна. Энэ төлөлгөө чинь дагаад төсөв санхүүтай юм гарч ирнэ. Тэгэхээр эрхэм гишүүдээ, их хурлын гишүүдээ цаашаа одоо доктортой байдлын төлөлгөөг мэдээж бид нар батлуулаад ингээ явна. Энийг дагсан тэр санхүүжилт эднэрийг бол жилийн төсөвт нь суулгаж өгөхтөн таавагдаас дэмжиж одоо энийг лоббид шинх юм бол энэ бас ажил болох байхаа гэж бодож байна. Тэр жилд нэг удаа явуулах шинжилгээг нь хийлгдэг, сургалт семинарыг нь зохион байгуулдаг, яриа таниулгадаг нь хийдэг. Энэ үйл ажиллагаа зохион байгуулж өгөхгүй бол зөвхөн нэг эрүүл мэндийн салбарын асуудал юм шигээр хараад эхлэхээр сүүлдээ эн чинь хаягдаад та бусд нь одоо юусэн анхаарахаа болоод эхэлсэн. Тэгээ нэг болоод байгаа юм шиг өнөөдрийг хүрлээ шүү дээ. Одоо олон жил ярьлаа шүү дээ. Энэ чинь бараг одоо сурагч байх болгонд нь л одоо маш ийм сургалтуудыг хийдэг л байсан, ярьдаг л байсан, хийлдэг л байсан. Гэхдээ бас тодорхой үр дүнд яг одоо боддоор хүрч чадахгүй нэг гэдэг бол хамтын ажиллагаа дутмаг байгаагийн шинж. Тийм учраас өнөөдөр улсын хурлын нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын хороо бол энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь бол яг энэ одоо нэг нэгдмэл байдлыг л бий болгоход зорилго чиглэлээ хандуулах хэрэгтэй хаа гэж бодож байгаа. Ерөөсөө энэ боловсролын салбарыг яаж эрүүл мэндтэй нь холбох юм? Соёлыг нь яаж энд дамжиж түгээх юм? За өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллага үүнд хэрхэн оролцох юм бэ гэдэг асуудлуудыг яг одоо тэр нөгөө хэрхэн хоорондоо хамтарч ажиллах вэ гэдгийг илүү бас тодорхой болгосон ийм шийдвэр гаргах юм бол илүү үр дүнд хүрэх болов гэсэн ийм бодол бол байгаа. 10 хүнээ дахин шинжилээд байна уу? 100 хүнийг нэг удаа шинжилж гинүү гэдэг өөрөө чанарын маш том ялгаатай. За миний хоёр санал бол нэгдүгürt нь тэр нийгмийн эрүүл мэнд юуны үндэсний хороо гэж сая хэд хэдэн үнээс санал гарлаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл гэж байсан. Анх глобал сангийн төсөл орж ирээд бас тодорхой хэмжээгээр дэмжиж ерөнхий сайд өөрөө ахалдаг ийм үндэсний зөвлөл байсан. Энэ зөвхөн бэлгийн замаар дамжих халдвар гэлтгүй ерөөсөө нийгмийн эрүүл мэндийн анхаарал татсан бүх асуудлуудаа сууж хилцдэг их зөв бүтэц байсан. Дараа нь нэг жижигрээд дохтой тэмцэх үндэсний хороо болоо шадар сайд ахалдаг байсан. Одоо тэг бүр ерөөсөө байхгүй. Сүүлийн 2-3 жилийн яригдж байгаа мэдээлэлэр бол шадар ерөнхий сайдын өөрөө ахалсан эрүүл мэндийн үндэсний зөвлөл гэж байгаа. Ерөөсөө эрүүл мэндийн гэж хавтгааруулахаар энэ фокусаа алдагдаад үр дүнгүй яваад байна. Хуралдахчгүй байна. Өсвөрийн эрүүл мэндийн асуудал байгаа маш их сэтгэл зовоож байгаа асуудал. Бид нар бол яг энэ өсвөрийн эрүүл мэнд ирээдүйн эцэг эхийг одоо бэлтгэх асуудалд үнэнхээр анхаарахгүй бол одоо өнөөдөр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр өсвөрийн клиник гэж ганцхан клиник байна. Тэгээ энийг бол бид нар энэ 3 дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэхэд нь чиглүүлсэн. Гэтэл хөдөө орон нутаг дүүргүүдэд бол тэр янз бүрийн нэртэй өсвөрийн эрүүл ямар юмны босго мосго гэд
маш олон нэртэй үйл ажиллагаа нь бол энэ тогтмол стандартад ороогүй тиймэрхүү одоо бүтцүүд яваад байгаа. Тийм учраас яг энэ өвчлөөс сэргийлэхэд энэ олон талд хамтын ажиллагааг одоо бэхжүүлэхэд яахарахгүй энэ өсвөрийн эрүүл мэндийн босоо тогтолцоог Монгол улсад бий болгох. Энэ дээр манай бүх энэ бол мөнгө шаардахгүйгээр хийх тогтолцоо. Бүх эрүүл мэндийн одоо байгууллагын дарга нар энэ өсвөрийн эрүүл мэндийг одоо анхаарч энэ тусламж үйлчилгээг бий болгох стандарт нь байгаа, удирдамж нь байгаа. Энийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь энийг хэрэгжүүлдэггүй. Явуул уурхайд ажиллаж байгаа энэ явуулын хүн ам дээр суурьсан энэ одоо сумын хөгжлийн асуудал, хүн амын энэ хөгжлийн асуудал юм дээр бас анхаарлаа хандуулах нь зүй ёсны асуудал баха гэж ингэж бодож байна. За нөгөө талаараа тэр хилгээлтэй холбоотой гэж байгаа. Одоо тэгээ нүүрс тээврийн машины жолооч нар тэр мими хар тамхи мансууруулах бодис архитарс гэд ингээд энэ бүх зүйл дээр тулгуурсанд бэлгийн замын халдвар төвчин цааш улам дамжиж штэ. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг зогсоох, нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх, за тухайн одоо хилгээлтэй уул уурхайтай сумдад эрүүл мэндийн салбар үйлчилгээг өргөжүүлэх энэ одоо бүх чиглэлүүдийг төсөн мөнгөтэй холбогдуулан төрийн бодлого тогтолцоотой нь уялдуулж авч үзэхгүй бол болохгүй юм одоо зүйлүүд байна гэдэгтээ бол миний хувьд бас хувьдаа бодож явдаг. Бэлгийн замын халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх энэ нөхцөл байдлаас гарахын тулд одоо өмнө улсын их хурлаас баталсан улсын их хурлын хуулиуд тогтоол шийдвэрүүдийн одоо хэрэгжилтээр үнэхээр анхаарч ажиллах ийм цаг нь болцсон юм байна гэж бодож байна. Бүгдээрээ санхүүжилтийн асуудал ярьж байна, хүний нөөцийн чадвархын асуудал ярьж байна. Гэхдээ бүтэц зохион байгуулалтын хувьд хийж болохоор тийм ээ мөнгө зарахгүйгээр хийж болохоор их олон ажлууд байгаад байгаа хгүй мөнгө зарахгүйгээр хийж болох. Тэгэхээр бид нар яг энэ асуудалд бол нэг хандж байгаа арга барилын сэтгэлгээгээ жаахан өөрчлөх ийм бас цаг болцсон юм байна л гэж бодож байна л да. Одоо энэ хилцүүлэг бол нийгмийг юм чочрох зорилгоор хийгээгүй. Байнгын ороо бол та бүгдийн гаргасан саналуудыг бол тодорхой хэмжээнд тогтоол гаргаад за энэ тогтоолынхаа хэрэгжилтэн дээр бол байнга анхаарлаа тавьж ажиллана гэж бодож байна. Тэр үндэсний зөвлөл гэж их сайн зөвлөл байсан. Тэрийг бас татан буулгацсан юм байна. Өнгөрсөн засгийн газрын үед татан буулгасан юм байна. Энийг бас сэргээх ёстой. Энэ бол үнэхээр бодлогын алдаа байсан юм байна. Сэргээх ёстой. За ингээд мэдээж энэ хуулийн хэрэгжилттэй холбоотой орон нутагт одоо энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажилуулгатай холбоотойгоор олон сайхан саналууд хэллээ. За сурчилгаа тийм ээ мэдээлэл сурчилгааны асуудал одоо энэ олон нийтийн сүлжээ гэдэг сайхан боломжууд гарч ирсэн. Twitter, Facebook гэдэг боломжууд гарч ирсэн. Энийг ашиглах. За телевиз, радиогийн одоо энэ юуг ашиглах, боломжуудаа ашиглах. Ийм боломжууд дээр бие биен дээрээ байгаа боломжуудаа ашиглаж чадах юм бол бид нараас тодорхой үр дүнд хүрэх юм байна гэж харж байна. За тэгээ энэ удаагийн хилцүүлгийг хамтран зохион байгуулсан Нүүбийн хүн амын сан, за глобал санд бас талархал илэрхийлж байна. Тэгээд энэ удаагийн хилцүүлэг төрөлсөж ирсэн та бүдэд үнэтэй санаа зөвлөгөө гаргасан та бүдэд маш их баярлалаа.